Энэ бол ганц зориг багшийн 8 жилийн хүч хөдөлмөр хичээл зүтгэл 2 бяцхан шавийн хамт эхлүүлсэн зургийн дугуйлан 90 гаруй сурагчтай болтлоо өргөжсөний үр дүнгээ тайлгансан үйл явдал юм а. Тэд 3 жил дараалан Монголын хүүхдийн ордонд уран бэр бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд энэ нь 11 жилийн сургалттай бэрхийн сургуулийн бахархам нэгэн амжилт байлаа. Бэрхийн уурхайн сургууль нь 2007 оноос боловсролын шинжилгээний хүрээнд 11 жилийн сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ үед 34 багш, 21 ажилтан, 550 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байв. Сургуулийн захирлаар Баасан Жав, сургалтын менежерээр Оюун Гэрэл, нийгмийн ажилтнаар Сайнхүүнар ажиллаж байжээ. Монгол улсын боловсролын тогтолцоонд бол одоо их том өөрчлөлт хийгдсэн. Тэрний үг гэхээр ингээд 10 жилийг бүрэн дунд боловсролыг 10 жил суралцаж эзэмшдэг байсан бол 11 жил суралцахаар одоо ийм төрийн бодлого шийдвэр гарч 6 настай хүүхдийг сургуульд элсүүлэх, үүнтэй холбогдуулаад 12 жилийн систем рүү аажмаар одоо тогтолцоо руу нэвтрэх ийм ажлууд одоо эхэлсэн байдаг. 2005-аас 6 оны хичээлийн жилд анхны 6 настай хүүхдүүдийг одоо сургаж болох нь үгүй юу гэдэг ийм туршилтыг Монгол улсын хэмжээнд туршилтын 6 сургууль дээр одоо явуулсан. Тэгээ энэ 6 сургуулийн нэг нь бол манай сургууль сонгогдсон. Анх эхэлж байх үед анхны туршилтын 6 настан авахд бол нэлээд хүндрэл бэрхшээл гарсан. Тухайн цаг үед нь бол одоо тухайн орон нутаг боловсролын яамнаас эдлэл хэрэглэл одоо тэгээд 6 настай хүүхдэд зориулсан багшийн одоо сургалтын арга зүйн шинжилгээс ахуулаад олон бэрхшээлүүд тулгарч байсан боловч энэ нэг жилийн дотор гэдэг юм уу маш бага хугацаанд шилжээгүй аажмаар шилжсэн учраас энэ бол бас тодорхой хэмжээгээр улс орон даяараа нэгдсэн нэг арга зүй, нэгдсэн нэг удирдлагаар явж исэн учраас бас хүндрэл бэрхшээлийн хувьд бол гайгүй байсан. Хажуудаа тоглоомын одоо ийм өрөөтэй анги тогтчулж яамнаас бүр гоё хүүхдийн ширээ сандал нь яг 6 настай хүүхдэд тохирсон телевизэр тавиар гэдэг ингээд тоглоомтой ингэж өгөөд багш нь хичээлээ заагаад нөө сургалтын менежер ажилтаа хийгээд бүр бүтэн жилийн одоо туршилтын тэмдэглэл хөтөлж боловсролын яамн дээр боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг гэж одоо төрийн олон улсын байгууллага байсан. Энэ байгууллага дээр очиж юугаа тайлангаа өгдөг. Тэгээ яг хүүхдүүдтэй гарч байгаа өөрчлөлт, ажиглалт, ахиц дэвшил, за мөн одоо дутагдaltaй тал нь юу вэ? Энэ бүгдийг бол яг одоо туршилт яг амьдрал дээр туршиж ингэж өгчээсэн 6 сургуулийн нэг байгаа. Тэгээ энэ туршилт амжилттай хэрэгжсэний үр дүнд бол дараагийнх нь хичээлийн жилээс эхлээд Монгол улсын хэмжээнд одоо 6 настай хүүхдүүд бүрэн бүрэлдэхүүнээр анх сургуульд орж исэн ийм төвхтэй. 2012-оос 2014 онд 11 кабинетыг гэрчилгээжүүлж кабинетын системээр хичээлж эхэлжээ. Ингэснээр сургалтын тоног төхөөрөмжийн хангалт, хичээлийн төлөвлөгөө, зохион байгуулалт сайжран сургалтын үйл ажиллагаа илүү сонирхолтой, үр дүнтэйгээр явагдах болсон. Тэгээ манай сургуулийн физикийн кабинет бол тухайн үедээ бас их гайхагдсан сайхан кабинет байлаа. Одоо багаж төхөөрөмж ихтэй ямар ч олимпиадыг зохион байгуулахад дутагдах багаж байхгүй ийм материалыг хаатай юм байсан. Хөгжил дэвшлийн 90 үе ялаа шүү дээ. Яг тэр үе л айгу хурдцтай ингээд нийгэмч хөгжөөл, техник технологи айгу хөгжөөл. Тэгэхээр зэрэг бид нар нэг хүүхдүүдийн дунд ингээд уралдаанууд зарладаг. Гоё ингээд шинэ жилийн мэдчилгээ хийх уралдаан. Тэгэл тэр мэдчилгээгээ ингээд нөгөө технологийн дэвшил оруулж хийнэ гэл. Тэгэл ахлахангийн 12 дугаар 11 дугаар ангийн хүүхдүүд ийм гоё бэлуу цаасаар бэлуу хийгээд тэр бэлуу нь ингээд гэрэлтэй тойрол ингээд гоё гэрэл асдаг. Тэгэл ер нь хийсэн юмнууд нь дандаа ингээд гэрэл асдаг, эсвэл мотортой ийм мэдчилгээнүүд хийсэн. Тэр одоо надад ерөөсөө мартагддаггүй. Бэрхийн сургууль нь Монгол улсын боловсролын шинжилсэн бодлого, хүүхэд төвтэй сургалтын арга зүйд тулгуурлан суурь болон бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм. Эдгээр ахиц дэвшил шин сорилттой жилүүдийг амжилттай өнгөрүүлж 2007 онд Алиграмма байгалмаа багштай ангиуд 11 жилдээ сургуулийн анхны төгсөгчд болжээ. Эдгээр жилүүдэд манай сургууль аймаг бүсийн олимпиадуудыг өөрийн сургууль дээрээ зохион байгуулж эхэлсэн юм. Монгол улсын шинжлэх ухааны гавьяад зүтгэлтэн физик математикийн шинжлэх ухааны доктор, профессор, Чүлтмийн нэрэмжит зүүн бүсийн олимпиад, Ахмад багш Доржийн нэрэмжит математикийн олимпиад, Ахмад багш Долгор сүрэнгийн нэрэмжит зүүн бүсийн физикийн олимпиад, зүүн бүсийн сумдын химийн олимпиадуудыг бэрхийн сургууль дээр зохион байгуулж эхлэв.
За мөн одоо хөрс гишүүний нэрэмжит Монгол бичгийн олимпиад манай сургууль дээр одоо бүр Хинтээ аймгийн хэмжээний олимпиад болтороо явах эхлэл бол тэр үед тавигдсан байгаа. Мөн энэ үед хүүхдийн байгууллагын ажилд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж эхэлснээр сурагчдын сайн дурын байгууллагууд өөрийн гэсэн өрөө тахимтай болон үйл ажиллагаагаа явуулж иржээ. Сурагчдын оролцоог нэмэгдүүлж, удирдан манлайлах чадварыг дэмжин, сурагчдын өөрөө удирдах хүслэн, итгэл, сонор, бүргэд скаутын бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжин, идэвхжүүлэн ажиллуулжээ. За тийм хүүхдийн оролцооны байгууллагыг бол одоо ёстой дэд хэмжээндээ ажиллуулж исэн хамгийн оргил үе гэж хэлж болно. Хүүхэд болгон оролцсон хүүхэд ер нь хөгждөг. Одоо тэгэхээр хүүхдүүдийг энэ хүүхдийн оролцооны байгууллага олноор байгуулад оролцуулъя гэж ийм одоо шийдвэрт хүрсэн. Тухайн үед нийгмийн ажилтан маань сайнхүү багш маань байсан. Тэгээд итгэл сурагчдын өөрөө удирдах оролцооны байгууллага, хүслэн ховууз, за скаутын бүлгэм, сонор гэдэг нөгөө юуны улаан загалмайн бүлэг. Ингээд дөрвөн одоо сурагчдын оролцооны дөрвөн байгууллага ажиллахад тэрэнд бол дунд ахлахангийн бараг бүх хүүхдүүд хамрагдаад ингээд тэр байгууллагатай хамрагдаад өөрсдөө одоо оролцсонгоо хөгжиж исэн юм одоо бас нэг олд амжилт гэж боддог. 2011 оноос улсын тэргүүний 93 дугаар сургууль 58 дугаар сургуулиудтай туршлага солилцсон хамтран ажиллаж эхэлснээр сургалтын арга зүй, технологийн хэрэглээ, сургалтын төлөвлөлт зэрэгт ахиц дэвшил гарваа. Мөн авьяас ном хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн номын клубүүд ажиллуулж, үлгэрч хүүхэд тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн юм. 1960-ад онд Роза хэмээх анхны гадаад багш бэрхийн сургуульд орос хэл зааж эхэлжээ. Бэрхийн сургуулийн үеийн сурагчид гадаад багш нар их хэлийг нь заалгаж байсан нь манай сургуулийн бас нэгэн томоохон онцлог юм а. Бэрхийн сургуульд хөдөө орон нутгийн сургуулиудад байдаггүй нэгэн том боломж нээгдсэн нь орос багш нараар төрлөх хэлийг нь заалгах байсан юм. Мөн инх тайвны корпусын сайн дурын ажилчдыг урьж авчран сурагчдын хэлний мэдлэгийг сайжруулах, олон улсын арга зүйг нэвтрүүлэх, сурагчдын хандлага, идэвхийг нэмэгдүүлэн ирээдүйн боломжийг нь тэлэх зорилгоор хамтран ажиллаж иржээ. Сургуульд 1994-өөс 1996 онд Англи улсын иргэн Келли Маккарти, 1998-аас 1999 онд Трейси, 2000-аас 2001 онд Бир, 2001-ээс 2003 онд Сара, 2016-аас 2017 онд Стивен Вэлс нар ажиллаж байжээ. Бид одоо жишээ нь би 10 жил одоо байхад орос багш орос хэлний хичээлийг заадаг байсан. Өөрөө би төгснөгөө дараа энэ захирлаар ажиллаж байх үед инх тайвны корпусоос гэхэл одоо Англи, Америк багш нарыг одоо 3 удаа авчирч байсан. Тэрний өмнө ч бас одоо манай сургуульд ажиллаж байсан. Тэгэхэд тэр баавга багш чинь бол англи хэлний багшаар гадаадаас ирчээд сургуулийнхаа 60 жилийн ойгоор нэг тэр Америк багштайгаа хамтарч нэг жүжигийн юу тавих гээд тэр хүн маань бас монгол хэл их сурах их дуртай, монгол хэлэндээ бас авьяастай. Тэр жүжигэн чинь одоо гадаадын одоо эмч энэ ороод тоглоод тэгж одоо жүжиг хүртэл одоо тоглож байсан шүү дээ. Байнга л одоо монголоор юм асуuna, хариулна, бид нар чинь хоорондоо ярина, хөгжилдэн, инээлдэн байсан ийм байдалтайгаар байсан. Ер нь давгүй ойр дурын үгнүүдээ мэддэг, гадралдаг. Тэр жүжигийн үгнүүдийг л бас тодорхой хэмжээгээр чэйжч гисэн энэ төр тэгээд л их гоё тоглодог гэсэн шүү. Энэ сургуулийн сурагч бүр урлаг спортын секц дугууланд оролцсон, бие бэлдэр сэтгэл зүгээ төлөвшүүлэн, нэрэмжит олимпиадуудаар дамжуулан оюуны хүчээ сорж, уран бэрийн үзэсгэлэнгээр гоо зүй мэдрэмжээ илэрхийлэн суралцжээ. Эрдмийн мөр хөөсөн хүүхэд бүрийн нүдэнд гэрэлтэх ирээдүй энэ сургуулийн танхимаас ихтэй. Хичээл зүтгэл, хамтын ажиллагаа, оюун ухаан, сэтгэл шингэсэн энэ сургууль зөвхөн өнөөдрийг биш маргаашийг бүтээхээр оршин байдаг. Одоо хүүхдийн байгууллагын ажиллаараа аймагта 20 дугаар 22 одоо боловсролын байгууллагаас аймагта 2 дугаар байранд орж илаа. Спортоор болохоор профессор багшийн удирдсан волейболын баг тамирчид 2007 онд улсын аваргын алтан медальтай ийм баг байлаа. Бачаргал багшийн удирдсан сагсан бөмбөгийн тамирчид бол аймагта улстай одоо олон удаа улсын аварга баг хүртэл болж исэн ийм сагс волейболоор их сайн явж илаа. За мөн бөхөөр одоо бас улсын чанартай тэмцээнүүдэд байралдаж медаль авсан
Эсэлтийн ерөнхий шалгалтанд манай сургуулийн хүүхдүүд монгол хэлний хичээлээр одоо 800 оноо авсан. За орос хэлний хичээлээр бас 800 оноо авсан хүүхдүүд байдаг. За гэх мэт ингээд тооцох юм бол их олон амжилтын эзэд байлаа. Тэгээд энэ амжилтын эзэдийн одоо буйхаа тасраагүй л явж байгаа одоо